Монгол Улсын засгийн газрын болон аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сум орон нутгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжилд онцгой ахиц дэвшил гарган 2020 оныхоо ажиллаараа тэргүүлсэн албан байгууллагууд өнөөдөр хүндтэй шагналаа гартан авлаа. Бидний энэ амжилт гэдэг бол Ховд аймгийн нийт ард түмэнтэйгээ хамтарч ажилласны бас нэг гавья гэж ойлгож болно. За 2020 онд Ховд аймгийн онцгой байдлын газраас нэгдүгээрт албаныхаа тогтчлтыг сайжруулсан. Алба багшдын 2 дугаар гэр нь бол тухайн байгууллага байдаг. Алба багш нар маань 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Албан дээр ирж энэ хугацаанд бол ажиллахдаа ямар нэгэн сэтгэл зүйн болоод бусад ямар нэгэн таагүй нөхцөлтэй байхгүйгээр яг гэрийнхээ орчинд амьдарч ажиллах ийм нөхцөлийг бол бүрдүүлж өгсөн байгаа. 2 дугаарт бол гадаад орчныхаа тогтчлтыг хийсэн ногоон байгууламжуудыг бол хийснээр байгууллага дотор бол ямар нэгэн тоосчлт бусад зүйлүүд бол байхгүй. Ийм нөхцлүүдийг бол нэгдүгээр бүрдүүлж өгсөн. 2 дугаарт Ховд аймгийн онцгой байдлын нийт 6 салбар ISO стандартын 2015-д нэгдсэн. Энэ стандартыг бол нэвтрүүлснээр бол бас амжилттай ажилласан. 3 дугаарт бол улсын нөөцийн бүх салбаруудаа тогтчулсан. Өөрөөр хэлбэл хүнсний нөөцийг бол манайх хадгалдаг. Өвс тэжээлийн нөөцийг хадгалдаг. Энэ ямар орчинд хадгалагдаж явах хэрэгтэй юм бэ гэдэг энэ стандартын дагуу бол бүх нөөц бүрдүүлэх энэ үйл ажиллагаануудаа бол зохион байгуулж ажилласан. 3 дугаарт нь бол хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Манай энэ алба бол мэдээж байнгын хүнд нөхцөлд ажилладаг. Энэ алба багш нар маань очихдоо бол техник хэрэгслийн үед 100% бараг шинжилсэн гэж үзэж болно. Аливаа гамшиг осол гал төмөр дээр очиход бол манай техник хэрэгсэл бол бүрэн хэмжээгээр шинжлэгдсэн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол хийгцээ 6 нэгж техник хэрэгслийг бол шинээр авч бүх анги салбаруудад ашигласнаар өөр гүйцэтгэх чадамж бол 2 дахин нэмэгдсэн байгаа. За 3 дугаарт нийтдээ Ховд аймгийн нутаг дэвсгэр дээр 19 хүний эрдэнэ таймыг аварсан 3.5 тэрбум төгрөгийн иргэдэд учирч болох эд хөрөнгийг бол авраа хамгаалсан. Энэ үзүүлэлтээр бол бас шалгаруулсан байхаа гэж бодчих. Хамгийн гол нь бол Монгол Улсын засгийн газраас тогтоосон гаргасан хууль тогтоомд дүрм журам онцгой байдлын ерөнхий газар аймаг орон нутгаас хэм хэмжээ тогтоосон энэ шийдвэрүүдийн дагуу дэг журам сахилга батыг сайжруулах чиглэлээр бол нэлээд анхаарал хандуулж ажилласан. Эцэст нь хэлэхэд дэлхийн нийтийг хамарсан COVID-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр бол удирдлага зохион байгуулалтыг гартаа авч ажилласан баг. 2020 он бол бас манай хамт олонны хувьд нэлээд өргөн дэлгэр олон ажлуудыг тэр дундаа нийгэм рүүгээ чиглэсэн иргэдэд дэмжсэн ийм ажлуудыг хийх зорилготой ажилласан. За нэгдүгээр хамгийн том гол ажил бол 2020 онд манай хамт олон бол төрийн албан агчийн ёс зүйн хариуцлагыг дээдлэн ажилласан байгаа. За тэгээ энэ хүрээндээ бид бол хамт олоноо чадахжуулах, хөгжүүлэх дээр нь бол ажлын ачаал үнэхээр их ажилдаг учраас арга гэр бүлтэйгээ хамтарч ажлаа амжуулах гэх мэтчлэнгээр бол нийгэмд эерэг хандлага түгээх талдаа тэр дундаа хамт олонныхоо ажлын бүтээмжээ дээшлүүлэхийн тулд бид бол хамт олон дотооддоо бол нэлээд олон ажлуудыг зохион байгуулж ажилласан. За хоёр дахь гол ажил маань бол ер нь нийгмийн халамжийн үйлчлэгийг Монгол Улсын засгийн газраас цахим Монгол хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэр хүрээнд бол нийгмийн халамжийн үйлчлэгээнүүдийг цахим шилжүүлсэн. За энэ дотроо эхний ээлжинд улсын хэмжээнд 4 манай хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын хувьд бол нийтдээ 6 үйлчлэгийг цахим үйлчлэгээнд нэвтрүүлж ажилласан байгаа. Энэ хүрээндээ ер нь бол энэ 6 үйлчлэгээний үйлчлэгээ авдаг 17,500 орчим иргэнийг бол яг энэ цахим шилжүүлж, данстай болгож, картжуулахын ажлуудыг бол маш сайн идэвхтэй зохион байгуулж цаг хугацаанд бол амжуулж ажилласан байгаа. За 3 дугаарт нь бол энэ 2020 он бол өөрөө бас их онцлог ковид нэх цар тахал дэлгэрсэн ийм онцлог цаг үе учраас тэр үедтэй холбоотойгоор бол ажлын байр хасагдах ер нь бол иргэдийн тодорхой энэ өвчлөлттэй холбоотой хязгаарлалтуудыг хийсэнтэй холбоотой өрхийн орлогууд буурах гэх мэтчлэн ийм асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр энэ асуудлыг иргэдэд дэмжсэн ажил хийхийн тулд бид өөрсдийн санаачлагаар хамт олонны санаачлагаар аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа гэдэг энэ аяныг эхлүүлсэн байгаа. За энэ аян маань 4 сард нэгдүгээр аян маань зохион байгуулагдаж, нэгдүгээр аяны хүрээнд бол бидний нийтдээ 98 өрхөд
хүрч ажилласан байгаа. Яг одоо бодит дэмжлэг үзүүлж за юу вэ түүгээрээ туслая гэдэг энэ аяны хүрээнд бол яг одоо зорилттой бүлгийн 3 өрхийг бол өөрийн хашаатай газартай гэр оронтой олгосон. Хөдөөгийн 9 суманд бас энэ арга хэмжээ маань хэрэгжиж нийтдээ нэг 12 өрхийг дэмжсэн. Одоо гэр орноо засварлах энэ ажилд нь бол тэмцсэн байна. Түүнээс гадна бол хувцас, эд зүйл, хүнсний зүйл гэх мэтчлэнгээр бол бас нэг 300-аад өрхөд бол зөвхөн одоо ард иргэд аж ахуйн нэгжийнхаа дэмжлэгтэйгээр улсын төсвөөс, орон нутгийн төсвөөс ямар нэгэн одоо санхүүжилт гаргахгүйгээр бид нэр ард иргэдэд дэмжиж ард иргэдийнхээ өгсөн одоо хандив мөнгөөр одоо тухайн одоо зорилттой бүлгийн иргэдэд бол дэмжсэн. Хоёрдугаар аяныг бол бид 11 сард бас яг энэ ковид Монгол улсад яг ковид цар тахал маань тарж ирсэнтэй холбоотойгоор бас мөн одоо иргэдийн хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор ажлын байрууд нь хомсдох, зогсох гэх мэтчлэн ийм ажлууд асуудлууд гарсан. Энэтэй холбоотойгоор 2-р аяна зөвхөн одоо хүнсний багц одоо дархлааг дэмжих юм багцыг бүрдүүлэх зорилготойгоор бас мөн олон нийтийн донд зарлаж энэ арга хэмжээнд нийтдээ нэг 114 аж ахуй нэгж оролцож 350 орчим иргэд бол оролцсон байгаа. Тэгээ өмнөх аянаас илүү өргөн хүрээнд нийт одоо хөдөөгийн бүх сумд оролцсон ийм арга хэмжээ байсан. За энэ 2-р аяны хүрээнд бол нийтдээ нэг 804 өрхөд бид нэр хүрч хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн. Энэ бас мөн одоо улсын төсвөөс ямар нэгэн мөнгө гараагүй. Аж ахуй нэгж ард иргэдийнхаа дэмжлэгтэйгээр энэ ажлыг зохион байгуулсан. Тэгээ бидний энэ ажлыг бас өргөн хүрээнд дэмжиж хамтарч ажилласан нийт одоо иргэд аж ахуй нэгжүүддээ бас баярлаж талархснаа илэрхийлж цаашдынх нь ажилд бас өндөр амжилт хүсье. За дараагийн нэг бас нэг гол ажил бол бас манай хамт олонны зүгээс яг стандарттай энэ ховд хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор ер нь бас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Дэлхийн банкнд одоо санхүүгийн дэмжлэгтэйгээр яг одоо зорилттой бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн үйлчлэгийг одоо үзүүлэх зорилготойгоор гадна одоо талбай шат доторх одоо байгууллагынхаа дотоод одоо үйлчлэгээ үзүүлдэг талбайнуудаа яг тэр зорилттой бүлгийн иргэдэд чиглэсэн юм үйлчлэгээ үзүүлэх зорилготойгоор ялангуяа одоо энэ тэрэгэнцэртэй иргэдэд мөн одоо сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчлэгээ үзүүлэх тийм стандартыг нэвтрүүлэх их засварын ажлыг хийгээд ерөнхийдөө дууссан. Одоо тэгээд ковидтай холбоотойгоор бас бид энэ ажлыг хүлээж авч чадаагүй байгаа. Тэгээд иймэрхүү ажлыг бас өөрсдөө санаачлагаар олон улсын байгууллага төсөл боловсруулан хөргүүлж бас энэ ажлаа дэмжүүлж ингэж иргэддээ үйлчлэх нөхцөл боломжоо одоо нэмэгдүүлсэндээ бас их баяртай байгаа. Ялангуяа малчтай чиглэсэн ажлыг бол нэлээд хийж амжуулсан. За манай малчт иргэд маань одоо бас хууль эрх зүй шинжилгээтэй холбогдуулаад ч гэсэн бас одоо малынхаа эрүүл мэндийн төлөө анхаарч ажилладаг болсон. За ялангуяа одоо малын эрүүл мэнд, гарал үүсэл, за тэгээд малын эмнэлгийн гэрчлэгээний систем гэж одоо орчин цагийн одоо энэ захим системийг бол үнэхээр манай Ховд аймгийн мал эмнэлгийн газар маань одоо Монгол улстай одоо анх удаа тэргүүлж одоо ингэж байгуулсан. За энэ бол одоо үнэхээр маш том ололт амжилт. Манай аймгийн засаг дарга зөвцөөрийн хөгжлийн агентлаг ингээд хамтраад хөрөг санхүү асуудлыг шийдээд ингээд шийдсэн ийм одоо том амжилтыг ус гаргасан байна. За дээр нь одоо малын эмчийг сургаж мэрэгшүүлэх. Өнөөдөр Ховд аймгийн одоо 14 малын эмч одоо этемлогч гэдэг ийм одоо олон улсын сертификатыг гардаж авсан. За бусад аймагуудад бол хараахан одоо ийм ажлууд хийгдээгүй. Тэгэхээр манай Ховд аймгийн малын эмч нар бол үнэхээр бусдыгаа манлайлж тэргүүлж 14 одоо сертификатыг одоо сертификатыг авч ирэх авна гэдэг бол үнэхээр том амжилт. Одоо олон улсын альж байгууллагад одоо энэ технологийн чиглэлээр сургалт сурталчилгаа, үйл ажиллагаа явуулах юм бүрэн дүүрэн болцоотой болж байна гэсэн үг. Тэгэхээр ийм боломж нөхцөлийг одоо бас манай эмч мэрэгчлэнгүүдийн хичээл зүтгэл ажлын үр дүнгээр одоо энийг авж байгаа бол үнэхээр бас том амжилт гэж үзэж байгаа. За бас нэг том одоо асуудал бол энэ захим системийн асуудал. Өнөөдөр одоо бас ингээд төрийг захимжуулж байна, төрийн үйлчилгээг төргөн шуурхаа үйлчлэхтэй энэ захимын одоо асуудлыг бол манай малын эмч нар эмч мэрэгчлэнгүүд бол хийж чадсан. Тэгээ энэгээр бол ололттой одоо бас бид нар бас цааш нь үргэлжлүүлээд улам сайжруулаад явж байна. Одоо зах дээр ихтэл одоо зах дээр зарагдж байгаа хүнсний бараа махан бүтээгдэхүүн тий сүү цагаан эдэн дээр одоо баркод наах гад QR кодыг одоо ингэ нэвтрүүлээд эхэлж байна өнгөрсөн 7 хоногт. Одоо манай буугын гол зах дээр одоо ингэ нэвтрүүлээд эхэлж байна. Тэгээ гэх мэтлэнгийн одоо энэ захим системийн үйл ажиллагааг бол цааш нь одоо манай мал аж ахуйн салбарт бол одоо хэрэгжүүлээд явах юм бол ялангуяа хүнсний одоо аюулгүй байдал тийм ээ.
За цаашдын одоо мал аж ахуйн салбарын хөгжил дэвшилт бол томоохон одоо ахис дэвшил гарна гэж ингэж дүгнэж байна. Учир нь золгож буй цагаагчин өхөр жилийн сар шөнийн босгон дээр Алтанбаатарт дарагтай Баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газрын хамт олон 2020 оны ажлаараа аймагтаа тэргүүлсэн бол Бэлэг Дэмбэрэл дарагтай хөдөлмөр халамжийн үйлчлэлийн газрын хамт олон Дид байранд, Батцэнгэл дарагтай мал эмнэлгийн газрын хамт олон Утгаар байранд шалгарсан байна. Шилдэг тэргүүний байгууллагуудын шагналыг аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга Пүрүүгэнд, засаг дарга Баруун бүсийн зөвлөлийн дарга Дүүржав, нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Дэлгэр сайхан болон албаны бусад хүмүүс гартуулан өгч баяр хүргэлээ.